За ханаа төрсний улмаас тухай бүр нийгэмд болж байгаа асуудлуудын талаар одоо өөрийн үзэл бодлоо ингээд биечлэн илэрхийлж чадсангүй уучлаарай. За миний би аливаа асуудлыг шүүмжлэхдээ үндэслэлгүйгээр болон за гарц гаргалгаа шийдэлгүйгээр ерөөсөө огт ярьдаггүй. За мөн одоо зарим нэг зүйлийг бол тавладаггүй. Энэ бол муухай байдаг. За ямар нэгэн одоо асуудлаар хүн байр суурь илэрхийлэхдээ улс төржөөд эхлэх юм бол тухайн шүүмжлэгч нь өөрөө холын байтугай ойрын зүйлийг харж чадах байдаг. Тэгэхээр энэ дээр бити улс төржөөрэй гэж байгаа. Харамсалтай нь одоо улс төржөө зүйлүүд нийгэмд маш их болж байна. За нэг сэдвийг жишээ авч татчихъя. Монгол улсын боловсролын салбарын шинжилгээтэй холбоотой маш олон одоо санал санаачлагууд гардаг. За иргэдээс гарч байгаа санал санаачлагуудыг бол үгүйсэхгүй. Яагаад тэгэхээр зөвхөн одоо өнөөдрийн шийдэл бол цорын ганц одоо төгс шийдэл бол биш байдаг. Тийм үү? За тэгэхдээ засгийн газраас гаргасан багшийн чиглэлээр сурч байгаа оюутнууд бол багшийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж байгаа хүмүүсийн төлбөрийг төрөөс 100% даана гэдэг энэ шийдэл маань өөрөө энэ цаг үед маш нүдэ олсон шийдвэрээ гэж миний хувьд харж байгаа. Миний эргэн тойронд бол маш олон багш нар байдаг. Их сургуулийн болон за академийн за ерөнхий боловсролын сургууль багшилдаг бүх төвчний одоо багш нар ингэ байдаг. Энэ хүмүүсийн яг багш нарын амнаас яг багш нартай холбоотой энэ хүмүүсээс мэдээлэл сонсгоо эдгээр бол үнэхээр бүр 100% алгаатай хүлээж авч байна. Нэг за шүүмжилж байгаа хүмүүс байна. Шүүмжилж байгаа иргэдийг бол би буруутгахгүй. За харин голцоо шүүмжилж байгаа хүмүүсийн одоо дийлэнх нь ажил намд хариалттай хүмүүс байгаа тийм. Яг сонгуульд өгч байгаатай холбогдуулан өөрсдийн асуудлыг дотооддоо шийдэж чадахгүй асуудалд орчоод ингээд бусад ингээд том асуудлууд руу ингээд анхаарал хандуулад байдаг. Тэр энэ хүмүүс бол улс төрчин шийдвэр гаргаж байна. Тэгэхээр миний хувьд бол маш олон жилийн турш ярьж байгаа боловсролын системийн талаар, шинжилгээний талаар за мөн арчсан намыг одоо яг энэ цаг хугацаанд ардын намын болон өөрийнхөө намын алдаанд суралцаад жимбигээд аваачаа гэж гуйгаад гэтэл байхгүй. Улмалт ордоод байна.